Одмондөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. За дугаарыг хамтран ажиллагчаар гэр бүлийн сонголт Улаанбаатар гурилуулан худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах онтой эм технологи компани ивэнтдгээ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хос толгойноор та бүхэндээ хүрч байна. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За тэгэхээр энэ Хеттийн удирдагч Яруу найрагч Мао Цзэдүний төрсөн нутаг Чаншай хот. За Хеттийн төв хэсгийн Хунань мужийн төв энэ одоо 7 сая хүнтэй энэ байгалийн үзэсгэлэн зогссон Хеттийн хамгийн хурдтай хөгжиж буй хотуудын нэг гэж явдаг. Тэгээ монголчууд энэ нөгөө сайн мэдих Жанжаажээ гэд байдаг. За Жанжаажээгийн байгалийн үзэсгэлэнт газар одоо энэ аялал жуулчлалын маш том төв болсон олон улсын хүмүүс очдог. Тэнд бас аялж байхад нөгөө гайд маань над ингэж хэлж нөгөө үүс бүрэлдсэн цагаас хойш бүр 2500 жил түүхэндээ буурайс сэлгэж үзээгүй хот одоо түүхээрээч өнөөгийн хөгжлөөрөөч одоо газар газрын хүмүүсийг татдаг ийм газраа. Тэгээ хамгийн гол нь энэ хотыг нөгөө эрдэмтэн судлаач археологчдын хувьд деваачин гэж хэлж болно гэж хэлсэн юм аа. Тэгээд өнөөдөр бас яагаад тэ археологчдын деваачи юм бэ гэдгийг бас ярилцах байхаа. Тий, яг сая чиний ярианаас чи би шууд ойлгочлаа л да. Ягаад вэ гэхээр 2500 жилийн хугацаанд тэр одоо ингээд хот суурин те ерөөс огт хөдлөөгүй гэдэг нь өөрөө соёл давхаргууд маш ихтэй гэсэн үг байгаа байхгүй. Тэгээ тэр хот чинь өөрөө 2500 жилийн туршид оршин тогтносон гэдэг чинь хаад язгууртан те жирийн иргэдийн тэр булш бунхан оршуулга тэдний үлдээсэн те оюун санаанд нь одоо ингээд байгаад одоо гараар нь бүтээгдсэн түүх соёлын дурсгал маш олон гэсэн утга санаа гэлээд байгаа байхгүй. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв маань болохоор Хүннү хаан улс тэмцэлдэж байх үеийн язгууртан бүсгүй булш нойрсож буй дай ахаатан гэдэг. Дай ахаатан. За нөхцөл байдал нэг юм босоо. 1971 онд яг энэ Чаншай хотын ойролцоо энэ Маванду гэдэг юм товцог байгаа байхгүй. Энэ товцогт одоо ингээ агаар жуултын цооног гаргах юм ажил явуулж ирсэн байна л да. За ингээ ажил явуулж ирсэн чинь гівэн тийм нэг юм ихүн өвөрмөц өнөртэй хий ингээ өнөртөдсөн юм байна. За ингээд үнэртэй дангууд нь энд ингээ гайх штэ тий. Яг археологч гэсэн яг юм болдог байхгүй юу. Жишээ нь одоо ингээд Монголд ч гэсэн ингээ археологчд ингээ маллах хийж байгаад гинт ингээ булш тий. Булшны одоо ингээд яг авсны хэсэгт ингээд ороод нээгээд эхлэхэд чинь л яг булшны авсны хэсэг нээглээ ихүн үнэртэй эхэлдэг байхгүй юу. Энд чи агааргүй амар удцсан зүйл чи агаарт уруулт оронгуудаа ингээд эсэлдээд ингээд нэг айгуу сони үнэртэй байхгүй. Тэгэхээр би нэг айгуу сайн ойлгоод байна л да. Гэвтэл энэ өөрөө бас баг хий шахуу юм гараад байна штэ. За ингээд энийг бол холбогдох газар нь мэдэгдээд 1972-аас 73 оны хооронд малтлах судалгаа хийсэн байгаа байхгүй. За энэ малтлагад бол бүр ингээд 1500 хүн тэр дундаа ахлах сургуулийн сурагчид хүртэл оролцсон гэж байгаа байхгүй. Тэгээ археологийн малтлах хийж ингээд Баруун хаан улсын үеийн түүх соёлын гайхалтай олдор болох Дай ахаатны булшийг илрүүлсэн гэж байгаа. За тэгээ Мавандууд ингээ илрүүлсэн 3 булшны нэг нь Дай ахаатных, нөгөөх нь болохоор түүний нөхөр Ли Цан гүнгийнх нөгөөх нь болохоор тэдний хүүгийнх болов гэмээр 30 орчим насны им залуугийн булш байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг доор байгаа энэ булш бол мэдээж тухайн одоо ингээ язгууртан хүмүүсийн те ургийн одоо ингээ оршуулгын газар байсан байх магадлалтай. Тэгээ ийм учраас энэ 30 настай одоо ингээ хүү байсан байх магадлал гарч иж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр яг бидний ингээ онцлон ярих гэж байгаа энэ Дай ахаатны бунхан булшнаас олдсон эз зүйлс тэр тусмаа шарил нь тухайн үеийн онцлог, Баруун хаан улсын үеийн иргэншил, эдийн засаг, соёл, язгууртнуудын амьдралын хэв маяг зэргийг таньж мэдхэд чухал үүрэг гүйцэтгсэн үнэт олдор байгаа. За Маванду гол бол ингээд олдор болох те Дай ахаатны шарилыг босоо хэлбэрийн 12 метрийн гүн нөхөн булшинд агааргүй орчинд буюу нүүрс цагаан шавраар бүрсэн 4 давхар авсанд оршуулсан байгаа. Ингэхдээ ахаатны 20 давхар хувцас өмсүүлж торгон туузаар биеийг нь сайтар ороосон байсан гэдэг. Түрүүн дурдсан шүү дээ тий. 4 авсны хамгийн гадна талын том авс нь бол хар өнгөтэй. Хулсаар хийсэн гоёмсог дүрслэлтэй байж байгаа. Тэг Хятадын эртний улсуудад бол одоо ч гэсэн өнгөний бэлэгдэлд бол хар өнгө бол чухал тооцогддог л доо. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө өхөл энэ эмгэнэл үйлэрхийлэгч чинь хар хувц өмсөж явчихдаг шүү дээ тий. За энтэй бол нэг утга санаа нэгэ давхцаж байгаа өв гашуудлын өнгө гэж ярьдаг байгаа байхгүй. За гадна авсны дотор талигачийг одоо ингэж эргэж төрөх хой төрлөө олохыг бэлэгдсэн юм дүрслэлтэй байсан. Дүрслэл зургуудтай. Тэгээ хоёр дахь авс нь бол мөн хар өнгөтэй гэхдээ өвлөн хээтэй. Дотор нь одоо ингээд бурхан зурж дүрсэлсэн. Гурав дахь авс нь эртний хаан улсад одоогийн Хятадд ч гээд тий Аз эд одоо ингээд баялаг ингэж дууддаг. Хайр сэтгэлийг бэлэгддэг улаан өнгөтэй байсан гэж байгаа байхгүй. За тэгэхээр ингээ өнгө бүрийн ингээ оршуулгыг хийсэн байна штэ. Тэгээ энэ оршуулгыг ингээ Хятадууд бол мэдээж улаан өнгийг бол нэг муу ёроос те зайлуулдаг, сайн сайхныг авчирдаг гэж үздэг тул одоо ч цагаан сар хорим ёслолдоо ингээ улаан өнгийг ингээ эрхэмлдэг. Ер нь Хятад кинонд ч баяр ёслол болгонгууд ч л улаан хувцастай, улаан ингээл те өнгө ер нь агиух гарч ирдэг штэ.
За тэгээ авсан дээр нь одоо ингээ мөн хар өнгийн ингээ өдийг наасан ба даая хаатны бие дээр үд ургаж тэнгэр дэвшихийг бэлэгдсэн гэж үзэж байгаа байхгүй. За дөрвөн булшны хамгийн доторх хулсан авснаас хүчлэг шингэнд хийсэн даая хаатны шарил олцсон нь шинжлэх ухаан технологи хөгжсөн өнөө үед чи ингээд нууцаа бүрэн тайлж чадахгүй байгаа энэ булшны оршуулга байгаа. За одоо ч гэсэн энэ одоо ингээд те судалгаа цаашаа үргэлжлээд яваад байгаа байхгүй. Тэгээ Мавандогийн энэхүү булшнаас ахаатны шарилаас гадна соёл, шинжлэх ухаан, урлагийн гайхамшигыг илтгэх олон мянган дурсгал гарч ирсэн. Тухайлбал Хятадын уран зургийн хамгийн эртний бүтээл тооцогдох торгон дээр зурсан зураг олдсон. Энэ зурагт Деважин болоод тэнгэр додож буй сүнс зэргийг зурсан байдаг нь амьдрал ба мөнх бус хоосон чанартай гэдгийг илтгэх гүн ухааны дүрслэл гэж үздэг. Тэгэхээр даав буюу одоо ингээд хоосон чанарын тухай ойлголт тухайн цагийн Хятадын ард түмний философи үзэл санаанд ихэд дэлгэрээд байжээ гэж үзэж болж байгаа юм. За тэгээ саяны нэг булшны зохион байгуулалт бүтцийн тухай ярьлаа шүү дээ. Босоо хэлбэрийн доошоогоо ингээд гурвуулчин те ингээд ухсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс яг юу хэлэх гээд байна вэ гэхээр хан улсын үеийн язгууртны булш бас хангаас өмнө байсан эртний байлдаанд улсууд тэрний одоо ингээд чуу улсын соёл гэж байгаа байхгүй. Эдгэр соёлууд нь хүннүүгийн хаад язгууртны булштай бас нэлээд төстэй байдаг. Саяны тэр үүлэн хээ гэж гарч ирж байна. Хүннүүгийн булшнаас ч гэсэн тэр үүлэн хээнүүд гарч ирдэг тий. Ингээл энэ мэтлэнгэр гээд ижил төстэй зүйлүүд агиих байгаа л да. За жишээ нь одоо ингээд манай ингээд зураг харуулж байна. Тэгэхээр яг ингээд хүннүүгийн язгууртны булшны доошоогоо ингээд харсан зураг ингээд харагдаж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг соёл нөгөө соёлд ингээ нөлөөлж байгаа тий хойд насны тухай ойлголтууд ингээд нэг ингээ ойлголт байсан тухай ингээ харуулдаг байгаа байхгүй. За үүнээс гадна саяны энэ соёл дээр чинь хамгийн ингээд онцлогтой нь болохоор энэ хөхрлөг шингэн дотор тий шингэн дотор ингээ байснараа энэ булш болвол яг л нэг 2 3 хоногийн өмнө оршуулсан оршуулга шиг тий өчтөр уржигдэр нас орсон хүн шиг 2200 жилийн тэртэх энэ оршуулга өнөөдөр яг тэр байгаа байдлаараа харагдаж байгаа байхгүй. За тэгээ эндээс бас ингээ булшнаас те 120 гаруй төрлийн бичмэл судар олдсон бөгөөд тэдний дунд даоин шүү буюу амьсгал, хөдөлгөөний дасгалын гарын авлага, өөрөөр хэлбэл энэ йогийн нэг хэлбэрийг ингээ заасан бичгийн үг багтаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол мэдээж одоо ингээ сурвалж судлалаар гэсэн үг те археологоор ингээ баримтаар ингээ бодоод үзэх юм бол хамгийн эртний фитнесийн гарын авлагаж тарах гэдэг байгаа байхгүй те дасгал хөдөлгөөний. Тэгээ түүнчлэн зурхаа анагаах ухааны ингээ сурах бичгүүд ингээ хид хидээр олцсон гэж байгаа. Бас нэгэн чухал олдвор олдсон нь бол тухайн үеийн Чанша мужи нутгийн маш нарийн дүрслэл бүхий газрын зураг. За тэгээ торгон дээр зурсан энэ зургийг тухайн үед байлдаан тулааны тактикт ашигладаг байсан гэж судлаачд үздэг. Ингээл яг ингээ ярих гутлаг хүмүүст ингээ холбоотой ингээ түүхүүд ингээ бас гарч ирээд байгаа байхгүй. Хоёрдугаар ухааны буюу бие шаны бол газрын зургийг хан улсын ухаанд ингээ өгсөн гээл те хүмүүгийн газрын зургийг өгсөн гээл ярьдаг штэ. Тэгэхээр энэ бол бас л ингээ төстэй юм шиг те. Гэхдээ яг тухайн үеийн энэ хан улсын үеийн те энэ тая хатан энэ одоо бас ингээд газрын зурагтаа ингээд булш олдоод байдаг те амар сонирхолтой бас те. Эдгээр олдрууд бол баруун хан улсад шинжлэх ухаан, философи, анагаах ухаан хэрхэн хөгжиж цэцэглэж байсныг харуулах түүхэн баримтууд болж байгаа. Тэгээ булшнаас эд үлгийн зүйлс тэр дундаа 100 гаруй торгон хувцас, лагцсан эдлэл, чимэглэл, одоо им болон гоо одоо ингээд сайхны бүтээгдэхүүнүүд гарч иж байгаа гэж байгаа байхгүй. Бүтээгдэхүүнүүд. Тэгээ модоор сэлсэн 162 хүний дүрс олцсон гэж. За одоо эдгээрээс ингээд нэг дахиад хөөгөө тавьчих. Торгон хувцас. За мэдээж нөгөө нэг хойд насндаа хэрэглэх гэж байгаа учраас эн чинь ертөнцийн үзэх үзэл нь бас нэлээд төстөд байгаа шүү дээ. Буш оршуулга юм чинь язгууртны. За мэдээж маш олон баялаг идүүлгийн хувцас хунрыг ингээд оршуулж байна. Модоор сэлсэн 162-ны дүрс гэж хэлж байгаа сте. Энд бид нар яг юу хэлэх вэ гэхээр за зөвхөн харьцуулаад бодож байгаа. Хүннүүгийн хаад язгууртны булшинд чинь дагуул 30 булш ингээд байгаад иддэг те. Эсвэл 30 ч юм уу одоо ингээд хид хид байгаад байгаа шүү дээ. Хамгийн их нь одоо ингээд 30 гээд явчлаа. За гэтэл энд модон дүрс гэдэг маань болохоор би яг өөрөө Хятадд очоод хан улсын үеийн хаад язгууртны бунгантаа үзчихсэн язгууртны бунганы ч гэсэн харж байгаа байхгүй. Хаад язгууртны бунган нь болохоор юм дээш пирамид хэлбэртэй мөртэй юм тарпизэн. За энэ ерөөсөө ингээ хаад хаттынх нь язгууртных нь болохоор доошоогоо ингээд малтцсан байгаа байхгүй. Тэгээ энэ мэтлэнгээр ингээ яг тэр ингээ үзэхээр энд ямар юм нөлөөлж байгаа юм бэ гэхээр эртээр үеэс хойш угаас хаад язгууртнууд нас барахаараа зарц боош өвчнгүүдийг дагалуулж оршуулдаг гэсэн. Хүннүүгийн язгууртны булшин дээр ч гэсэн яг энэ гарч ирдэг те. Гэтэл одоо хүннүүгийн язгууртны булшин дээр ноён уулнаас чинь ингээ гизэг ус гарч ирж байгаа нь тухайн хүмүүс төлөөлүүлэх зан үйл үлдээд шүү дээ те. За би хойд насндаа ингээд цуг оршуулгаж байгаа. Би хойд наснд чинь цуг явж байгаа шүү. Очиж үйлчлэнэ. Эзэндээ үнэн чэ гэдэг энэ санааг хэлж байгаа бол саяны модон дүрс бол яг энэ санааг хэлээд байгаа бас.
Энэ нь өөрөө хан улсын үед яагаад юм модон дүрс нь өөрөө юм жижигхэн болоод хувирчж байгаа юм бэ гэдэг санаа нь нөө Цэншин хаандгийн бунхан байгаа штэ. Энэ бунхан нөө Терраготро энэ чинь өөрөө айгу том шавар дүрсүүдтэй шүү дээ. Тэгэхээр энэ бол эдийн засгийн хувьд бол нэг хаан зориулсан бунхан хийхийн тулд баг улсын төсвийн тодорхой хэмжээнд явчихж байгаа юм. Магадгүй хаад язгууртнууд нь өөрсдөө зориулаад энийг хийх бах. Цэншин хаанд шиг хаад тий. Гэтэл яг хан улсын үеэс ахуулаад хаад язгууртнуудын бошин дээр дандаа юм жижиг макетууд бий болоод эхэлж байгаа байхгүй. Тэрийг нь модоор дүрслээд явчих чинь тий. За тэгээ яг эдгээр ингээ гайхалтай олдууруудыг бол 2009 онд энэ Санта Барбара болон Нью-Йорк хотод ингээд дэлгэж олон нийтэд ингээд үзүүлсэн байдаг. Түүнээс гадна булшинд бол ийм үүр тариа, ногоо, мах, талах, дарсч ингээд хийсэн байгаа байхгүй. За эдгээрээс ингээд судлаад үзэх юм бол тухайн үеийн хоол хүнс мүнс гэдэг маш олон мэдээллүүдийг өгж байгаа. Хан улсад одоо ингээд өөд болгоцдыг ийхүү хүнстэй хамт оршуулах ёс байсныг бол төгс судлаачид ингээд тэмдэглэсэн байдаг гэж байгаа. За манад гэсэн хүннүгийн язгууртны булшч нь тахилын хэсэгт чинь тийм малын одоо ингээд мах чанаад, ваар савнд нь хоол унд тариа будатаа ингээд хийгээд орхицсан байдаг та төстэй байгаа байхгүй. Би яг энэ бол төстөөгийн тухай ярьж байгаа, харьцуулж ярьж байгаа. Тэрнээс биш энэ нэг суутах санаагаар нь яриаггүй тийм одоо сонсогч нар маань гэдэг жоохон зөөр ойлгоод явчаараа тийм. За мэдээж булснаас олдсон хамгийн чухал зүйл бол та яхаатны шарил өөрөө байхгүй юу. За энэ бол одоогор олдоод байгаа түүхэнд хамгийн сайн хадгалагдсан занданшуулсан шарилуудын нэг. Түүний арьс, үс яг хэвээрээ шахуу байсан тул нойрсож байгаа гүнж гэж нэрлэдэг. Тодорхойлсон байгаа байхгүй юу. За 1972 оны 12 дугаар сарын 14-нд Хунаан мужийн ангаах ухааны хүрээлэнд задлан шинжилгээ хийгээд даа яхаатны арьс нь зөөлөн, чийглэг, булчин судсан гимтээгүй үс сормуулсан ч амьд мэт. Гар хөлийнх нь хурууны ихээ арилаагүй байсныг тогтоосон байгаа юм. Тэгээ түүгээрч барахгүй ахайтан амьд ах уйда хэрхэн харагддаг, эрүүл мэндийн ямар асуудалтай, амьдралын хэв маяг нь яг ямархуу байсныг нь тодорхойлж чадж байгаа байхгүй. Даа яхаатан чихрийн шижинтэй, нилээд махлаг, илгэн өөхлөлттэй, нуруу нь өвддөг, даралт өндөр. Тэгээд ингээд А буюу одоо 2 дугаар бүлгийн цустай хүн байсан гэж байгаа. За ер нь эд эрэхтэн нь нас барснаас нь хойш хэдхэн 7 хоног өнгөрсөн мэт ялзарч муудаагүй. Харин тархин хэмжээний хувьд нэлээд багассан гавлын хөндөдөө урд хэсэгт байрдаж байсан гэдэг. Түүнийг ходоод нарийн гэдэс хоолооноос нь гүзээлцгний үр олцсон байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр саяны энэ ахаатан язгууртан эмэгтэй маань нас барахаасаа 2-3 цагийн өмнө гүзээлцгэн идсэн байна гэдгийг нь хараад байна тий. Тэгэхээр одоо энэ археологийн шинжилгээ бас ямар чухал вэ те? Яг ийм чухал олдвор олчих юм бол тэрнээс ямархуу их хэмжээний мэдээлэл авч болох вэ гэдэг зүйлийг бас харж болж байгаа юм. За тэгээд тухайн хүний яг өөрийнх нь амьдынх нь ингээ өндөр нь штэ те. Метр 52-оос метр 54 см-ийн өндөртэй. Тэгээд 70 кг жинтэй байсан гэж байгаа. За энэ бол яг тухайн үед бол нэлийн одоо юм тарган ингээ хүний тоонд орчиж байгаа тийм. За тэгэхээр даа хатан бол ингээд хатны шарил те тухайн цаг үеийн язгууртан эмэгтэйчүүдийн амьдралын хэв маягийг судалж мэдхэд онцгой нөлөө үзүүлсэн олдруудын нэг. Дээд язгууртнууд мах, тос ихтэй хүнс хэргэлдэг, хөдөлгөөн багтай, илүүдл жинтэй те титэм судасны нарийсалтай, зарим нь чихрийн шижин зэрэг эрүүл мэндийн нийтлэг асуудалтай байсныг нь харуулад өгч байгаа. За ерөөсө тухайн үед Чаншагийн оршин суугчид халуун ногоотой тослог хүнс хэргэлдэг байсныг эндээс харж болж байгаа юм. Одоо ч гэсэн яг тэгж хэргэлдэг гэж байгаа байхгүй. Та одоо бас өөрөө очиж үзсэн хүний хувьд бол маш сайн мэдж байгаа бах те. 1972 онд хахаатны шарилыг авснаас нь гаргаж ялзарч муутахаас хамгаалan бие судсанд нь одоо ингээд тэг хими одоо ингээд бодис ингээд шахаж хийсэн байгаа байхгүй. Тэг ингээд дүүргээд уусмал хийгээд уусмалт хийсэн гэсэн үг байхгүй. Формалин ингээд дотор хатгалсан байгаа тий. Тэгэд энэ нь бол одоо ч түүний биеийг одоо ингээд хунааны одоо ингээд тий мүзэд хадгалж судалгаа хийсээр байгаа. Гэхдээ саяхнаас ингээд судлаачд бол ер нь бол энэ эд эрэхтэн судас булчин нь тий аажмаар муудаж ялзарч байгааг тогтоосон гэж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж археологи гэдэг бол нэг талаараа тухайн соёлыг ингээд малтаж гаргаж ирж байгаа боловч тухайн соёл бас өөрөө үгүй болж байгаа тий үгүй болж байгаа. Тэгэхээр хамгийн сайн мэдээллүүдийг авах боломжтой. Тэгэхээр ер нь бас яг ингээд хятадын судлаачид бол ингээд яаран илүү одоо ингээд нарийн судалгаануудыг хийх талаар яригдж байгаа юм байна. За хичнээн муудаж байгаа ч гэсэн яг одоогоос бараг 2200 жилийн өмнө амьдарч байсан хүний шарил те яаж ийм сайн хадгалагдаж чадваа гэдэг асуулт өөр ирэхгүй урган гарч иж байгаасаа те. За ерөөсөө мууми буюу занданшуулсан шарилуудыг судалж үзэхэд хадгалалтын орчин маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл агаарын хэм, чийгшил, орчны битүүмжлээс ялзарч муудах уу, хэвээрээ байх уу гэдэг нь хамгийн их нөлөөж байгаа.
Хамгийн сайн хадгалагдсан цогцнууд бол ихэнхдээ хүйтэн орчинд буюу цас, мөс, цэвдэгт үлдсэн байдаг. Хүйтэнд хөлдчихсэн бие махбодод задрал явагддаг. Бас бактери үржих боломжгүй. Ийм нөхцөлд арьс, үс, эд эрэхтэн хүртэл бүтнээрээ хадгалагддгийн нэг жишээ болвол Перугаас олдсон одоо ингээд Хуанайта муми байгаа байхгүй. За яг энтэй адилхан муми гэх юм уу да тий яг ийм оршуулгасан Монголоос ч гэсэн олж ирсэн хадны оршуулгаас хоёул зөндөөсөн тий Монголын археологийн нэвтрүүлэг ярих та. Тэгэл бас Баяуулгийн аймгаас мөслөгийн үеийн тий мөслөгөнд байгаа одоо ингээд бус ч гэсэн олж ирсэн тухайн хүний биеийн дээр нь байгаа шивээс, арьс, үс бүгд л байгаа шүү дээ тий. За тэгээ нөгөө талаас хит хуурай халуун орчинд буюу цөлөөс олдсон муминууд бас сайн хадгалагддаг гэж байгаа байхгүй. Усчийг байхгүй тул шарил өөрөө байгалийн аргаар занданшиж хатдаг байна. За Египтийн фараонуудын муминууд гэхэд л одоо үүний бас нэг сонгодог жишээнүүд энийг байгаа байхгүй тий хит халуун жишээ бөгөөд ингээд давс тос давирхаа төрхөж бэлдээд хуурай агааргүй орчинд хадгалснаар хэдэн мянган жилийн дараач бараг бүтнээрээ үлдсэн байдаг гэж. За гэхдээ ийм нарийн мэдээлэл авч болох бараг шинээрээ мэт хадгалагдаж үлдсэн шарил тийм ч болон биш ээ. Тэгэхээр та яхаатны шарил бол шарилд юу нөлөөлсөн бэ гэдэг нь асуулт гарч чинь тий. Хамгийн чухал нь авсанд байсан шингэн болов гэж эрдэмтэд таамагладаг. Та яхаатны шарилыг хүчлэлтэй тий одоо хүчлэлтэй бас мөн давс болон магний агуулсан шингэнд хийж оршуулсан нь бактери үүрчгээс сэргийлж биеийг ийм олон жил хадгалахад гол нь нөлөөлсөн бололтой гэж үзэж байгаа байхгүй. Гэхдээ энэ шингэнийг авс руу хийгээгүй ахаатны биед ялгарч байхаар бодолцсон хийсэн гэж байгаа. Тэгэхээр бүр ингээд тухайн үед бүр амар шинжлэх ухаан хөгжсөн байгаас тэ. Хэрвээ энэ таамаг үнэн бол цогцыг оршуулахын өмнө тусгайлан бэлдсэн болж таарна. Нөгөө талаас булшин дотор агаар нэвтрэхээргүй орчин бүрдүүлсэн нь шарилыг ялзарч муудахаас сэргийлсэн гэж судлаачид үздэг. Төрөнд дурдсанчлан булшиг газар доор нүүрс шавраар бүрсэн авсанд оршуулсан бөгөөд энэ одоо ингээд орчин нь дулааныг тусгаарлаж цогцыг байнга хөргөж байсан байх магадaltaй. Нөгөө талаас шарилд өмсүүлсэн олон давхар торгон хувцасч цогцыг гадны нөлөөнөөс сайтар хамгаалсан байх магадaltaй. Энэ бүгд нийлжиж л ийм сайн хадгалалттай бош олцоон гэдэг яриад байна тий. За 1970 оноос хойш Хятадын өмнөх мужууд хөх мөрний бэлчирт хийсэн археологийн судалгаа малталгаар 500-аас 2000 жилийн настаа занданшуулсан 10 гаруй шарил илрүүлсний зарим нь ийм хүчлэг шингэнтэй байсныг тогтоосон. Тэгэхээр эртний улсуудад шарилыг ийхүү хамгаалж хадгалах нэгэн тусгай арга технологи байсан байх нь. Харин Дая хаатан гэж чухам хэн бэ гэдэг зүйл гарч байгаа. За түүх судлаачид Дая хаатны жинхэнэ нэрийг Шинжүй хэмээн тогтоосон байна. Тэр бол эртний баруун хаан улсын үеийн язгууртан эмэгтэй бөгөөд нийтийн тооллын өмнөх 217 онд мэндэлсэн гэж байгаа байхгүй. Баргал модон шаны угаас нэг 18 насаар дүүл болж тараад байгаа. Тэгэл баг Төмөн шаны үеийн хаанчлалын үед төрсөн болж тарах гэдэг. Тэр яг тухайн үеийн нөхцөл байдал бол Хүннү хаан улс хоёрын ингээд хаан улс гэх Хүннү цэн гүрний хоорондох тий одоо ингээд том бас мөргөлдөө Минтиан Женжний тий гих мэтлэнгээр ингээд болж исэн яг ийм нөхцөл байдалтай байгаа тий. За тэгээд түүний нөхрийг бол Ли Цан гэдэг тий Чаншагийн хаант улсын өндөр албан тушаалтаа төшмөл гэж байгаа байхгүй. За яагаад гинт ингээд Чаншай гэдэг улс гараад ирвэ гэдэг би хожим жоохон байж байгаа тайлбарлая. За Шинжүү болон Ли Цан хоёртой хамт оршуулгдсан залуу эрийг тэдний хүү байсан гэж таамагладаг бөгөөд түүний нөхөр болон хүүгийн цогцос ялзарч муудаад байгальд шингэсэн ч хүүгийнх нь ясаар нь ингээд барагцаалж үзэх юм бол 30-аад орчим настай гэж бодож байгаа юм. За тэгэхээр 30-аад настай гэж бодохоор тэр Тая хаатан яг хэдэн онд нас орсон бэ? Тэ хэдэн настайдаа нас орсон бэ гэдгийг нь тогтоож болж байгаа бол хэлээд байгаа байхгүй. 50 настай буюу 50 настайдаа нас орсон, 20 орчим настайдаа төрсөн гэдгийг хэлээд байгаа. Инээс тэгтээ эртчээж болно, оройчж болно тий. За Дая хаатан буюу одоо Шинжүүн тухайн үеийн язгууртан өндөр хэрэгэмтний адил маш тансаг баян чинэлэг амьдарч байжээ. Булшнаас олдсон хүмүүсийн дүрсийг тэдний албатууд гэж таамагдвал энэ гэр бүл нийгэмд маш өндөр байр суурь эзэлдэг байсан гэж таарна. Гэхдээ булшны зохион байгуулалт энэ төрхийг харах юм бол энэ бол хааны удам биш. Бас яг хатган бол биш тий. Гэхдээ яг тухайн үеийнхаа улсынхаа одоо ингээд язгууртнууд байсан гэдгийг хэлээд байгаа. Шинжүү өөрөө дуу хөгжимд ихэд дуртай бөгөөд гэртээ ингээд зохиодог байсан ингээд үжлэг тий парти шоу байгаа шүү дээ. За энэ дээрээ бол өөрийн гэсэн тусгай хөгжимчтэй байсан гэдэг хөгжимчдэр ингээд хөгжим тоглоулдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгürt бол энэ бол
ийм соёл хөгжимтэй энэ талын ямар өндөр мэдлэгтэй вэ гэдгийг харуулж байгаа. Дээрээс нь хэр их язгуур ухсаатай тусдаа өөрийн гэсэн хөгжимтэй вэ гэдэг хөгжимчтэй гэдэг нь энэ хүний язгуур ухсааг бүгд илүүдэж нүргэж өгч байгаа байхгүй. За даа яхад маш уран нарийн хийцтэй торгон хувцс өмсдөг, өнөд чулуу, хаш, алт, мөнгөн чимэглэл зүүдэг, гоо сайхны бүтээгдэхүүн ашигладаг байсан нь авсан дахь эд үлгийн зүйлээс нь харагдана. 50 наснда гэдэг бол тухайн үеийн хүмүүсийн хувьд бол яг л 50 настадаа л ер нь өнгөрдөг байсан үе байгаа байхгүй. Дийлэнх нь те дундаж насталт маш бага байсан. Даа яхадны тухай ярихын тулд мэдээж Баруун хаан улс тэр дундаа Чаншаагийн хаан тусын тухай ярих хэрэгтэй болж байгаа те. Хятадын өмнөд нутгийн уудам тал гол мөрний сав газарт орших Чаншаа нутаг хэдэн мянган жилийн турш соёл шинжлэх ухаан урлагийн төв байсаар ирсэн. За тэгээ энэ бол мэдээж энэ газар эртнээсээ ингээд чуу саяны хэлээд энэ чуу буюу дараа нь Цин улсын бүрэлдэхүүнд багтаж төмөр боловсруулах урлаг торгон үйлдвэрлэлийн ингээд төв байсан байгаа байхгүй. За тэгээ археологийн судалгаагаар эндээс бол нийтийн тооллын өмнөх 5 дугаар зууны үеийн төмөр сэлэм мөн Хятад дахь хамгийн эртний дөрөөний дүрс бүхий баримл олцсон нь ингээд Чаншаагийн соёл иргэншил хичнээн өндөр түвшинд байсныг гэрчилж байгаа юм. За тэгэхээр энэ бол мэдээж нөө чуу улсын дараа одоо ингээд Циншүү хаанд бол 36 одоо ингээд Хятадын 7 байлдан тулсыг ингэж эзэлж авсан 36 мужид хувааж захирсан шүү дээ. Тэгээ энд бол нэг одоо ингээ муж нь олж хуваагдсан байгаа байхгүй. Циншүү хаанд ч Хятадыг бүгдээр нь захирсан шүү дээ. За гэтэл хожим нь бол мэдээж нөгөө Баруун хаан улс гэж гарч иж байгаа Либан хааны одоо модон шинийтэй чи ид үзэж байгаа үе шүү дээ. За тэр үед чинь бол яг улс орн чинь айгүй хэцүү байж байгаа шүү дээ. Тэгээд чуу улс бол хаан улсыг ингээд дэмжижсэн тийм учраас юм нэг басаал маягийн тэгсэн мөртөө тусгаар тогтносон улс байсан байгаа байхгүй. Тэг одоо нэг хүннүүгийн түүх дээр ярьж хахад бид нар ярьжсэн шүү дээ. Бид урагшаага энэ юу яаж чаднаа? Чаншаан руу явж чаднаа, хойшоо умард руу хүн рүү явж чаднаа гэдэг зүгт чадна гэд хан улсын иргэдэн гэж ярьдаг гэсэн гэж байгаа байхгүй. Мэдээж энэ бол Либаны үед бол яг тэр Чаншааны тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрж өөрсдийнхөө тусгаар тогтнол одоо ингээ аюулгүй байдлаа хамгаалж чадж байгаа. Яагаад вэ гэхээр умар зүгт нөө модон шаниутай хийсэн их аян дайм болж байгаа. Энд чинь Либан хаан ялагдж байгаа. Тэгээ түр одоо ингээ нэр хүнд нь унж байгаа тий. Тэгээ хан улс цаашаа оршин тогтнох уугүй юу гэдэг дээр ингээ явахаар чинь энэ Чаншаан гэдэг одоо ингээ улс одоо тий тусдаа байсан байж тарах гэдэг байгаа байхгүй юу. За юу яаж байгаа? Ер нь бол яг энэ нөгөө нэг хаан улсын өөрийнх нь төрийн бодлого бол мэдээж тэр бусад улс орнуудаа эзэлж авах те ийм юм болж байсан боловч Чаншаагийн хаан улс бол ингэ тусгаар тогтносон хിവэрэ байсан. За тентхийн мэдээж цаг агаар нь бол зөөлөн чиглэг уур амьсгалтай уул ус хосолсон байгалийн сайхнаараа алдартай хунаан муж газар зүйн байрлалын хувьд ч юм онцлог байгаа байхгүй юу. Тэгэхээр Хятадын төв болон өмнөд хэсгийг холбосон энэ газар бол Баруун хаан улсын өмнөд хэлэх хязгаарыг хамгаалт байсан. За тэгээ одоо энд бол Яванда хан улс чинь уудын хуандыгийн үед нэлийн хүчрхэг болж эхлэхэн гут чинь Чаншаан улс гэдэг зүйлийг чинь өөртөндөө нэгтгэд авчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол буцаагаад нэг хаан улс байхаа болоод зүгээр нэг Хятадын хаан улсын нэг муж болоод явчихж байгаа зү. За тэгээ хамтран ажилчид танилцуулаад өргөжлүүлээ. Өнөөдөр бас нөгөө дэлхийн хамгийн сайн хадгалагдсан тий булчны тухай ярьж байна. Өнөөдөр бол бид нэр тэг чадгалж чадсан шүү дээ. Одоо нөгөө промил тэгээд орчин морчин тэгээд тааруулцдаг одоо нэлээд нэмээ нэг одоо хүртлэгээ байлгаж яадаг шиг тий. За энэ дээр болохоор бас надад тий үнэхээр ийм гоц эрдэмтэн мундаг хүн ингэж одоо бис харлаа л да гэсэн чинь үе мөчмөчийн ингэ шууд хөдөлгөөд доторх зүйлэн мүлэн ингэ бүр те ингэ бүр зөвхөн жинхэнэ шинээрээ гэдэг шууд утгаараа баг шинээрээ юм шиг ингэж харагдчихсан гайхалтай. Тэгээд тийм азтай нөхцөл байдал тохиолдвоо те эсвэл үнэхээр тийм ухаантай тухайн үеийн тэр шинжлэх ухааны түвшин твж өндөр хөгжүүл дээр гайхажлаа. За нэвтрүүлгийн ивент тгчээр худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи ивентдгээ ажиллаж байна. За эднийх бол одоо яг технологийн инновацийг одоо үзүүлж чадж байгаа ийм компани гэж хэлж болно. Тэгэхээр монголчууд бид нар бүгдээрээ одоо бас on time-ийн үйлчлэгээр үйлчлүүлдэг болсоо да. Ямар учиртай вэ гэхээр on time нь хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж, мөн банктай хамтран шимтгэл багтай банкны карт уншигч эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчлэгээ үзүүлдэг.
За on time-ийн гол онцлог бол хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судалж, тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгодгоороо бусдаасаа гэж ялгардаг. За on time-ийн программыг Монгол орон даяар байдаг 6 болон 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь ашигладаг байна. За on time-ийг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүй банкнд очихгүйгээр байгаа газараасаа M-Business аппликейшнаар шууд авах боломжтой. Тэгэхээр одоо яг үндсэн үйлчлэгээс авахаасаа гадна дээрэс нь одоо тий эргэлтийн юм зээлийг одоо материал бүрдүүлэхгүйгээр авна гэдэг бол бүр тий маш гоё юм урамшууллыг өгч байна. Тэгээ мөнд одоо энэ аппликейшнаас шимтгэл багтай банкны карт уншигчаа захиалж байгаа газараа шууд хөргүүлээд авах боломжтой. За хараахан та on time кассing програмыг хэрэглэж болж амжаагүй бол on time гэсэн Facebook хуудас руу чат чигээ танд одоо бүх мэдээлэл нь хүрээд ирэх болно. Тэгээд Central Tower дээр талбайн зүүн талд байрлах Central Tower-ын 708 тоотод бидний үйл ажиллагаа эрхэлж байна. Холбогдох хугацааны дугаар нь 77 77 34 44 гэсэн дугаараар та бүхэн холбогдоод одоо тий гоё технологийн бас шинэлэг үзүүлэлтийг мэдрээрэй гэж хүсэж байна. Нэвтрүүлгийг ивент гэж хамтарч ажиллаж байгаа on time-ийнхаа хамт олонд их баярлалаа. За тэгээд би сая нөгөө ярьж байхдаа ер нь юу бодсон бэ гэхээр саяны та яхаатны энэ өндөр дээд язгууртан тэгж гоё ингээд буш бунхан өөрт нь зориулж хийсэн те энэ бүх зүйлийг хараад эхлэхээр чинь энд юу бодогдож байгаа вэ гэхээр хүмүүчүүдийн бас те энэ булш бүрэлдэн бий болоход хүмүүчүүдийн ороосоо хувь нэмэр авих байгаад байгаа байхгүй юу. Шалтгаан нь юу гэхээр угаасаа нөгөө баруун хаан ус буюу хаан ус гараад ирсэн тийм биз дээ. Хаан ус бол яг хүмүүстээ хамгийн олон их тэмцэлдэж ийсэн. За энэ цаг хугацаа буюу одоо та яхаад нь нийтийн тооллын өмнөх 169 онд нас арсан гэж бодоод үзье л дээ. Саяны тэр он цагаар ингээ хөвөд үзэх юм бол тий. За тэгэхээр яг энэ цаг хугацаа нь өөрөө хүнүүгийн модон шаниугийн дараа лавшаан шаниу хаан ширээнд суудсан хан улсын хааны төрийн зуны ордонгийн шатааж исэн тий. Тэгээ хан ус болоод ер нь хүнүүтэл зууралдаад лсэн. Яаж хүнүүг одоо гэж ялан дийлэх үү те эсвэл хүнүүгийн аюулыг яаж багасгах уу гэдэг ийм зүйлдер л улс төрийн бодлого нь хамгийн их явж исэн учраас саяны тэр чуу улс тэрний дараагийнх одоо энэ чаншаа те чаншаа улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүй байсан байгаа байхгүй юу. Тийм байгаас те. За тэгэхээр цаашаа улс би түрүү сая нэг уудын хоандгийн үеэс одоо ингээд дайнч бодлого явуулаад эхэлсэн гэсэн чинь хаан улс. За тэгээ энэ дайнч бодлого нь хүмүүдч туссан явн явсаар байгаа одоо энэ чаншаа улс чинь өөрөө бас 100 гаруй жил оршин тогтносон гэж байгаа байхгүй. Явн явсаар угаасаа л хаан улс чинь хүн амынхаа тоогоороо хөгжлөөрөө те бүр ингээд тэлсээр байгаа л ингээд авчиж байгаа энэ санааг хэлээд байгаа юм. За тухайн үеийн яг ингээд чаншаагийн хаан улсын язгууртнууд өндөр дээд албан тушаалтнуудын ахуй амьдрал нь сүрж авахлантай элбэг дэлбэг тансаглаар дүүрэн байсан гэж байгаа байхгүй. Тэдний амьдралын хэв маяг нь тухайн үеийн эдийн засаг, соёлын төвшинг илтгэхийн зэрэгцээ урлагч том нөлөө үзүүлсэн гэж. Тэгэхээр энэ бол ганцхан та яхаатны буш бунхан биш. Тэр одоо хажууд нь байгаа тийм яг тухайн үеийн чаншаа улсын үеийн соёлд хамаарах тэр булшнуудаас ингээд авч үзсэн ингээд нийт ингээд санаа оноонууд явж байгаа шүү дээ тийм ээ санаанууд явж байна. Чаншаагийн язгууртнууд баруун хаан улсын эхний хэрэгмнүүдийн адил гоёмсог сайхан сууц том орд харшид амьдарч зэрэг зиндааг нь илтгэх нарийн дэг журам баримталж торог дурдан зэрэг үнтэй тансаг бүс бараагаар хийсэн хээ уугалз дүүрэн хувц сунар өмсдөг байсан. Мөн тэд ёс зүй боловсролыг эрхэмлэж уран зохиол, шүлэг, найраг, хөгжмийг дэмжин найр цэнгүүн хийн. Ийм найр цэнгүүнд нь язгууртнуудын хувийн хөгжимчд бүжигчд бас оролцдог байлаа гэж. Бүр ийм найранд хүртэл одоо өөрсдийнхөө хувийн хөгжимчээ аваа явдаг тийм. Даяа хатны булшнаас олзон хэдэн 10 хүний дүрс зургууд дотор хөгжимчд олон байсан нь үүнтэй холбоотой. Язгууртан сурвалжнууд болон эхэс дээдэс баяр ёслол шашны зан үйл зориулан бүжиг, хөгжим, дуурийн үзүүлбэртэй тоглолт хийдэг байсан бөгөөд ингэхдээ олон зүйлийн бөмбөр чавтаст хөгжим ашигладаг байсан гэж байна. За энэ бас л одоо хүнүүгийн түүхэнд бас гарч ирдэг байхгүй. Яг ингээ ухааны шаниугаас хойшоогоо те ингээ төр иржсэн шанинуудын үед бол хаан улсын хоандыгаас ухааны шанийг үед бэлгэлсэн хөгжмүүд ингээ муудсан учраас те ийм хөгжим өгнө үү гэдэг бас зүйлийг бас хэлж исэн юм байгаад байгаа. Тэгэхээр саяны энэ чавтас хөгжим гэл бас л ингээ давхар ингээ гарч ирлээ те. Манайхаас нэг алтан ятгын олдор болцсон доо гэж яг бас бодож илээ. Тэгээ тэр яг цаг хугацааны үед бол жоохон хожуул та. Алтан ятгач өөрөө бас гайхалтай олдор шүү дээ те. За одоогийн Хунайн ардын хөгжим тэр дундаа цэцэгт бөмбөр, Хунайн дуурж тухайн үеийн уламжлал, соёл, урлагаас улбаатай.
Хунаан дөр тухайлбал дуу, бүжиг, жүжиг, хувцалтаараа алдартай нь ордны энэхүү соёлын нэг улмөр болон үлдсэн. Чаншаагийн хаант улсын язгууртнууд хувцас хуннар, зүүсгэл, сэлт, гоёл чимэглээрч маш их алдартай байж. Тэд үүл, усан хээтэй навч, цэцэг хатгамлцсан торгон хувцас олон давхар мөнгөн зүүсгэл хэрэгэлдэг, үсээ гоёмсог нарийнаар засдаг байсан нь олон янзын уламжлал, бэлэгдлийг илэрхийлэх бөгөөд тухайн үедээ урлаг, гоо зүй, боловсрал өндөр байсныг нь илтгэн. Баруун хаан улс болон Чаншаагийн хаант улс мөн техник, технологийн хувьд ч цэцэглэн хөгжиж байв. Хөгжлийнх нь эд оргил үед торгоны үйлдвэрлэл төгөлдөрчиж, гоёмсог хаш болон хүрэл идэл, нарийн хийцтэй ваар, шаазгийн урлалч маш давхар хөгжиж байсныг та яхаатны өмсгөл зүсгэлээс нь харж олно гэж. Гэсэн ч хаант улсын удам залгах те удам залгах одоо ингээ хаант улсын ингээ төрийн хэрэглүүд авих болдсон шүү дээ тий. Улс төрийн одоо хаан ширээнийг эсэргүүцсэн. За эдгээр эсэргүүцэл зүгээр яг хааны удам талаасаа гэхээс илүүгээр хааны удмыг хэн аль овгийнх залгах вэ гэдэг зүйл авих гардаг тий. Тэгэхээр яг энэ Чаншаа улсын үед ч гэсэн ингээд хаан ширээний удам залгах овгууд өөр хоорондоо зөрчилдөөд дотоодын үймэн самун газар авснаас гадна хан улсч засаг төрөө нэгэн төвд төлрүүлэхийг зорьсноор нийтийн тооллын өмнөх 157 онд Чаншаагийн хаант улс хан улсын шууд захиргаанд орж эрдийн нэг муж болон хуурсан гэж байгаа байхгүй. Тэгээ туурах тусгаар байха болсон улсын иргэд нь явандаа хан улсын ард албатууд болж тариачид, гар орчууд, худалдаачд гэсэн олон анги давхаргад хуваагдсан. Хэдий тиймч тэд уламжлалт соёл, ёс заншлаа удаан хадгалж хятадын одоогийн өмнөд мужуудын нийгэм, соёлд нөлөө тусгалаа үзүүлсээр байгаа гэж. За энэ мэтлэнгээр ингээд яриад ах юм бол та яхаатны тухай гэдэг айгүй олон мэдээлэлүүд байгаад байгаа байхгүй. За тэгээ энд би бас яг юу хэлэх гэсэн юм бэ гэхээр бид нар нэг айгүйх жоох ингээд муулаад байдаг те. Гэтэл ягсан дээр яг ингээд хятадд бас археологийн шинжилгээ айгүй өндөр хөгжсөн байгаа байхгүй. Тэр өндөр хөгжсөн тэгээ тэндээ бас ингээд шинжилгээ ухаанд айгүйх олон мөнгө зардаг те. Тэрийг буцаагаад инновац болгож чаддаг. Ер нь яг хятад очиход тэр музейг үзэх гэсэн хүмүүсийнх нь ойчрын айгүй олон байт юм байлээ л те. Би яг олон жилийн өмнө очиж үзсэн 2012 онд ч тэр дэлхийн сүрх өдрөөр чи би чинь урагшаага галт тэргэнд явж байлаа шүү дээ. Тэгээ тэнд яг ингээд музейг ингээ ороод үзэнгүү тэр олдурууд пүү ямар гоё харагдд юм бэ гэж би бодож байсан. Жишээ нь нэг жижигхэн олдур байлаа гэж бодож байна. Нэг жижигхэн олдур тэр олдур амар том заалнаас аахгүй. Би гайхсан. Тэр талаас нь ингээ гэрэл тусгаад тэгэл тэр орчинд орсон хүн яг тэр олдур руу ингээд хамаг анхаарлаа чиглүүлэл очих юм байлаа. Манай ч одоо ингээд яг би муулж байгаа юм биш л те. Тэгтээ нөгөө манай музейн гоё олдруудыг айгу олноор нь ингээд тавьсан байдаг тий. Тэгвэл тэр чинь нөгөө бялхацсан мэдрэмж аль хэдийн ингээд хараад бялхацсан мэдрэмж авангуудаа баг ганц хоёрыг ч юм уу тий ингээд харчаал дараагийнхаа харах гэдэг шүү дээ. Гэтэл тэр олон хүн амтаа газар тэр том байдлага дотор тий зүг амар том өрөөнд дотор жижигхэн нэг олдрог талаас нь гэрэл тусгаж хаана яг юунд ороод ирвэ гэл ингэж очиж байгаа тэр олдроо ингээд амар сонирхож хард юм байлээ. Тэгэд ер нь яг ингээд альч улсынхаа гэж байгаа байхгүй соёлууд ингээд оллоо гэж яриаддаг. Би одоо нэр заагаад яах вэ? Тэгээ яг ингээд нэг хятад археологчийг нэг хэлсэн үг гэдэг байхгүй. Тэрний юу гэхээр бид бүх цаг үеийнхаа бүх хаад язгууртнуудын буш бунханг оллоо. Бид нэр Юан гүрний үеийн буюу Монголын хаад язгууртны булшиг олсонгүй гэж байгаа байхгүй тий. Тэрээс айхтраа үг байгаас тий. За тэгэхээр одоо ингээд цаашаа нэвтрүүлэг үргэлжлүүлээ тий. Тэгэхээр даа яхаатны булш занданшуулсан шарил нь тухайн үеийн соёл, нийгэм, эдийн засаг, язгууртнуудын амьдралын хэв маяг, урлагийн ухаан, зан заншлыг судлах, үнэлэхэд түүхэн их сурвалж болж үлдснээс гадна цэцэглэн хөгжиж байсан нэгэн хаант улсын түүхийн гэрчлэл болж байгаа гэж байгаа байхгүй. За тэгэхээр одоо сая тэр нэг дүрслэл гарч иж гин, үүлэн хээ гарч иж гин, ингээд ширдэгэн дээр ингээд хийсэн чимэглэлүүд эдгээр гарч иж штэ. Гэтэл манай ноён уулаас ч гэсэн тэр нэг ширмэл ширдэг дээр чинь яг л тэр нөгөө нэг бугыг ингээд барьж байгаа те. Одоо юникорн гэх юм одоо нэг юм одоо галчуу те. Ингээд хаазаад ингээд барьж идэг үстэй. Тэгээ энийг чинь одоо бас зарим эрдэмтэд юу гэж тайлбарладаг вэ гэхлээр өхөл амьдралын тэмцэл гэж ярьдаг штэ. Тэгэхээр энэ оршуулга гэдэг бол яг урд хятад ч гэсэн яг тухайн цаг үедээ хан улсын үед те хойд насны тухай амьдрал байдаг болохоор л
тэнд итгэж оршуулж байгаа. Тэгээд тэнд ингээ амьдралдаа хойд насандаа хэрэглэх бүх юмнуудыг ингээд хийсэн. Тэгээ энэ өөрөө хадгалалт маш сайтай байснараа бас айгүйх олдож байгаа. Тэгээд Хятадын археологийн бас нэг юу байна л да. Маллах судалгааны тэр одоо арга зүйгээсээ гадна байгалийнхын хөрсөн байна. Хөрсөн өөр юм хатуу шаварлаг байхгүй. Тийм учраас тэр олдрууд ингээд яг ингээд нэг тийм юугүй 2200 жил одоо болцсон ч гэсэн нэг эвдрэл гэмтрэл ялзрал те ийм юм айгу бага явагдсан байт юм байлээ. Гэхдээ энэ бол яг бүх нутагтаа биш л ахал да те. Яг миний нэг очиж үзсэн 2 3 маллагын ингээд юунууд нь яг тийм байлээ. Тэгэл тэр маллагаа тэр чигээр ингээд музей болгочтой юм байлээ л те. Тийм. За тэгээд ашрамд Мавандуугийн булчнаас олдсон эд үлгийн зүйлийг орчин үеийн технологиор сэргээгээд дижитал үзэсгэлэн болгосон. За тэгээд Хунааны музейн энэхүү үзэсгэлэнд эдгэр олдуруудыг 3D байдлаар үзэх боломжтойгоос гадна та яхаатны булчны доторх авснууд булчны бүтцийг виртуал болгох те бодит байдлаар харах боломжтой болгож байгаа байхгүй. Тэгэхээр одоогоос 2000 жилийн тэртех хаант улс түүх язгууртнуудын амьдрал, оршуулга, шашин шүтлгийг мэдэх судлах завшаа гарч ирж байгаа гэж. Үүнээс гадна одоо ахаатны тарих, нүүрний хэлбэр, ясны бүтцээс үндэслээд тэр ахаат нь 35 наснда хэрхэн харагдаж байгаа юм. 50 наснда яг яаж харагдаж байгаа гэдгийг нь ингээд юу яаж байгаа байхгүй. Лааны тасан баримтлал ингээд болгоод гаргаж ирснийг нь одоо ингээд үзэж сонирхох бас боломжтой гэж байгаа. За тийм. За хоёулаа нэвтрүүлгийн хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулаад хүргэжлүүлье багшаа. За Улаанбаатар гурил таны гэр бүлийн сонголт гэх тээ. Одоо манай монголчууд Улаанбаатар 1-р гурил ах уу 2-р гурил ах уу гэдэг штэ. Тэгээ Улаанбаатар гурил нийт 25 жилийн түүхтэй одоо маш олон жилийн түүхтэй одоо үүн дээр үндэрлсэн алдаа оноо байдаг юм стандарт туршлага тий. Энэ бүхэн дээр одоо бий болсон 7 төрлийн одоо юм гурилтай байдаг юм байна. Тэгэхээр та бүхэн маань дээд гурил, 1-р гурил, 2-р гурил, хэвхтэй гурил, бүхэл үрийн гурил, эрүүл мэндийн гурилгийн хүртэл байдаг эднийд гоё. Тэгээд нэг овёстой бас гурил гэж байдаг. Говьёстой гэж байдаг. Тэгээд та бүхэн энэ бүтээгдэхүүнүүдээс сонгож авах юм боломжтой байдаг юм байна. За манай энэ үйлдвэр бол гурилын одоо бусад үйлдвэртэй харьцуулахад цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг. Эрчим хүчийг 25% бага хэрэглэдэг. Байгаль орчин дээлтэй орчин үеийн цогц үйлдвэр. Одоо хүмүүс чинь нөгөө байгаль орчноо хайрлаж байгаа аль нь ээлтэй вэ? Тэрийг одоо юм дэмжих хандлага дэлхийн нийтээр одоо бий болоод энэ Монголч гэсэн бас байна. За тэгэхээр Туркийн энэ Alapala компани дэлхийд тэргүүлэгч гурилын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн олон оронд үйлдвэрээ суйрлуулсан байдаг. Ийхүү Улаанбаатар гурил брэнд нь Монгол улсын гурилын зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа ханган ажиллаж байгаа. Үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брендийн нэр хүн дээрээ үндэсний хэмжээний томбоохон үйлдвэрлэгч болж чадсан юм төвхтэй байлээ. За тэгээд нөгөө гадаад дотоод байсан хүмүүс чинь бас нөгөө яг Улаанбаатар гурил шиг яг Монголд ургасан тэр одоо тий Улаанбаатар нь өөр гэдэг юм уу яадаг юм. Яг Монголд ирээд нөгөө гурилаа идэхээр бас тий гоё байдаг шиг. Тэгээд их гурил бол бүхэл том зах худалдааны төв сүлжээ дэлгүүр одоо гэрийн доорх хүнсний дэлгүүрүүдэд байгаа учраас та бүхэн өссөн газараасаа авах боломжтой. Тэгээд Facebook хуудас нь Улаанбаатар Floor гэдэг та бүхэн бас шаардлагатай бол дагаад аваарай. Нэвтрүүлгийг ивэнттгэж хамтарч ажиллаж байгаа Улаанбаатар гурил компанитай их баярлалаа. За баярлалаа. Хамтран ажиллаж байгаад. Одоо миний нэг хэлэх гээд байгаа хамгийн гол санаа маань юу гэхээр энэ нэг ийм зүйл байгаа юм. Яг Одмондөр сууг те археологийн нууцуд дугаар маань бол өнгөрсөн жилийн хугацаанд Монголын археологийг ярьсан. Энэ жилийн одоо 3 дугаар үйлрэлд бол дандаа дэлхийн археологийн хамгийн сонирхолтой содон олдруудын тухай тий дурсгалуудын тухай ярьж байгаа. Тэгээ эндээс ингээ шүүгээд ингээ яваад үзэхэд бол Хятадд бас яг ямар ингээ олдрууд байд юм бэ тий мэдээж одоо хан улсын үеийн хаад үеийн бонхон байгаа тий Цэншиг андагийн бонхон байгаа тий тэгээ яг та яхад нар эхэлж байна. Хит хитэн ингээ дурсгалуудын тухай ярина. Тэгээд хамгийн би нэг юу ингээд ерөөс олж чадаагүй. Тэр олж чадаагүй маань юу гэхээр яг Монголтой холбоотой, Монголын үеийнхтэй холбоотой археологийн дурсгалууд тий мэдээж байгаа хатмал одоо ингээд оршуулга шаардлын эднэр байгаа. Яг нэг нэвтрүүлгийн тухай амар ярмаар байсан байхгүй. Тэр ярмаар байсан сэдв маань юу гэхээр Юан гүрний үеийн яг Юан гүрний үед чинь хүн амыг чинь дөрөс ингээд ухаад өсөж чинь кастинг систем шиг нэгдүгürt болохоор Монгол хүн, хоёрдугаарт өнгөт нүттэн тий гуравдугаарт умард хятад, дөрөвдүгээрт өмнөд хятад гэдэг тий хүн амын хамгийн одоо олон буюу одоо өмнөд хятадын хүмүүс хамгийн бага доод нэгжнийг хуваацсан. Тэгэхээр одоо нэг
Юан гүрний үед чи юм нөгөө тариачдын бослого босоод ингээ бөө юм болсон шүү дээ. Гэтэл 2006-7 оны үед 2000 оноо ихээр хятадд амар гоё олдрууд болсон аахгүй. Тэр олдрууд нь юу гэхээр бүхэл бүтнийг хотоогоод байгаа. За хот суурин гэсэн үг шүү дээ. Тэр хот суурины бүх ингээ шалных нь доор нь ингээ ваарн дотор тухайн үеийн одоо нэг цэнхэр одоо хийтэй ваар байгаа байхгүй. Юан гүрний хамгийн үнэтэй ингээд амар үнэтэй ингээ ваар гэж байгаа юм. Тэр нэг хятад ч бүх юм тодорхойлж тийм байлаа шүү дээ. За тэгвэл тэр ваар ингээ айгу том ваар тэр ваарн дотор бүгдэн дотор нь ингээ баахан зоос, алт мөнгө, хамгийн үнэтэй ваар савд ингээ өдөө болгон бүх юм хийцэн тэр хот тэр чигээр тэр шалан доогоор ингээ хийцэн байгаа байхгүй. Тэгээ энэ нь бол яг Юан гүрний үе тий Юан гүрний төгсгөл үеих гэж байгаа байхгүй. Тэгээ яг ямар хүмүүс зориулагдсан хот юм бол энэ тэргээд нэг мэдээллийг авахаар нөгөө хоёрдугаар зэргийн хүмүүс буюу нөгөө өнгөт нүдтэн гэдэг байгаа шүү дээ. Тэгээ өнгөт нүдтэн гэдэг чинь Түрк дундад Аз гаралтай хүмүүс Юан гүрний үед дийлийнх нь юу гэдэг вэ гэхээр худалдаа харилцаа хийдэг байсан. Тэгээ тэр худалдаа харилцаа хийдэг байсан тэр мэдээллийг үнэхээр хайгаад олсонгүй. Тэгээд бүр болохгүй бол дөрөвдүгээр үлэрлээ тий энэ тухай ярина. Энэ та яхаатных бол өөрөө бол айгу онцлогтой байгаа байхгүй. Нэгдүгürt яг Хүннү хаан ус хоёрын тий зэрэгцэн оршиж байсан. Дээрээс нь Хүннүгийн Модун шань юу Лавшан шаныг үеийн тий яг ингээд ийм хүчрхэг байсан. Тэгээ дээрээс нь зүгээр яг ингээд нэг талаас нь харахаар ингээ айгу гоё ингээ шинжлэх ухаанд ингээ мэдээлэл өгж байгаа ийм зүйл боловч нөгөө талаас хүннүүчүүд энэ бус шиг тий амар тайван хийлгэхэд бас ороосон хувь нэмэр нь бас байгаа юм байна шүү гэдэг талаас нь хэлдэг. Маш гоё мэдээллүүдийг авлаа. Одоо тухайн нөгөө нэг олдуур одоо дөөрч гэж яах шиг тий одоо тэр аяг таг швар сав тэр газраас гарцсан олдроос бас тухайн үеийн нийгмийн одоо тий энэ уг одоо эмгтэн булшны амьдарч явах үеийн тэр одоо бүх юм ингээд нүдэнд харагдах шиг бас сайхан төсөөлөн бодсуулаа. Тэг хамтаа үзэг сонсогч болон Марат төгстэй их баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн сонголт Улаанбаатар 3 болон худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи компани вендэтгэ ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 хүссэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Дараагийнхаа одоо тий дэлхийн гайхалтай нэгэн олдроор эргэн уулзцгаанаа. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаачлийн банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.